Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ Perplexity AI-г сурагч хүний хувьд хэрхэн зөв зохистой ашиглах давуу болон сул тал, юунд голоо ашигладаг зэрэг дэлгэнгүй мэдээллийг өгөх болно. Юуны төрөнд Perplexity AI-г танилцуулъя. Perplexity AI нь голдуу research, academic reference, судалгаа хийхэд ашигладаг ба хариулах болгондоо resource link болон сүүлийн хугацаанд гаргасан мэдээлэл дагуулдаг нь хамгийн том давуу тал болж өгдөг. За юуны төрөнд Perplexity AI-тай эхлээд танилццгаая. Perplexity AI нь болохоор 3 components зүүн талд нь харж болно. Search engine болон research labs гэх мэт 3 components гарч ирдэг. Энэхүү 3 нь болохоор өөрсдийнхөө одоо судлах мэдээллүүдээ илүү deeper, илүү ингээд academically байлгамаар байвал тэрийг ингээд ашиглаж болно. Ингэхдээ заавал subscription төлж гаргадаг болохоор бас асуудал гаргаж иж болно. За баруун талыг харах юм бол get resource for this research гэдэг энэхүү ингээд 4 components-тай гарч өгнө. Эхнийх дээр web, academic, social, finance гэдэг энэ болохоор өөртөө ингээд харуулад өөртөө ингээд сонгож өгч болдог. Хэрвээ та academic paper-ээр илүү бичмээр байгаа бол academic resource-уудыг танд гаргаж өгдөг. За дараагийн юм нь болохоор use of model гэдэг өөрсдийнхөө одоо нүг ашиглах илүү ингээд нэг search engine-ээ илүү ингээд smarter болгох боломжийг өгж болдог. Тэгээ бас өөрийнхөө upload хийх мэдээллүүдээ энэ дээр гаргаж өгч болвол өөрийнхөө voice message хэлэн ингээд одоо яг юу хэлмээр байгаа гэдэг ингээд олж өгч болдог. За энэ дээр зүгээр нэг асуулт асууя. За одоо ингээд ийшээгээ оруулахад бидний ингээд одоо мэдээллийг process хийгээд одоо хамгийн accurate resources болгон энэ яг юу вэ гэдгийг ингээд гаргаж өгдөг. За энэ дээр харуул 9 resources гэж гарч ирж байгаа бол одоо ингээд энэ дээр энийг ингээд олоход ямар resource ашигласан бэ гэдгийг ингээд accurately гаргаж өгдөг болооч бас өөрсдийнхөө мэдээллийг share хийх боломж өгнө, export хийх боломжийг өгнө. Бас энийг дахин бичиж өгөх боломжийг өгдөг. Бас хажуу талд нь харах юм бол links гэх мэт одоо авсан мэдээллүүдээ хаанасаа авч болох вэ гэдгийг харуулж өгнө. Зурган дээр гарах юм бол Монголын зураг гэдрийг гаргаж өгж байгаа. Энэ болохоор яг асуулттай холбоотой зургнуудыг гаргаж өгдөг. За дараагийн юм дээр харах юм бол Discover гээд өөртөө зориулсан мэдээллүүдийг олж болох боловч энэ нь болохоор бизнес ба academically илүү driven гэдгийг харж болно. Энэ дээр болохоор өөрийнхөө ингээд хүссэн мэдээллүүдээ ингээд гаргаж өгдөг. Tech, culture, finance гэх мэт ингээд components дээр даран өөрийнхөө дуртай юмыг discover хийгээд илүү мэдээллийг судалж болох тэр боломжийг Perplexity AI гаргаж өгдөг. За Spaces гэдэг нь болохоор өөртөө ингээд гаргаж өгөх одоо би энийг хиймээр байна. Ингэж одоо явмаар байна гэдгийг бас Perplexity AI-г ингээ харуулад одоо хичээлдээ хэрэгж болно. Finance дээр болохоор одоо бидний business economics судалж байгаа хүүхдүүдэд судлах мэдээллүүдийг илүү accurately гаргаж өгдөг болоо бас илүү өөрсдөө судалмаар байгаа юмнуудаа ингээд эндээс судалж болдгийг ингээд харж болно. За үүний өмнөөс манай бичлэг дуусж байгаа учраас бид нэр Perplexity яг яаж зөв ашиглах вэ гэдгийг бас ярилцах хэрэгтэй ах гэж бодож байна. Perplexity AI нь болохоор ялцчгүй бидний өдөр тутмын амьдралд бас хэрэглэхэд хэтэрхий unethical гэж consider гэж болно. Учир нь Perplexity AI бас бүрэн бидний амьдралын ажил ба бас бидний ашигласан тэр датанууд яг clear гэдгийг хинч харж чадахгүй гэж бодож болно. Яг тэгэхээр Perplexity AI нь бас зарим мэдээллүүдээ худлаа гаргах боломжтой байдаг учраас бид нэр бүгдээрээ Perplexity AI-г ашиглахдаа бид нэр энэхүү ашиглаж байгаа энэхүү source-уудын сайн шалгаж энэхүү мэдээллүүд хаанаас гарч ирж байгаа вэ ба бидний авсан мэдээллээ footnote хийх гэх мэт компонент сайн шалгах ёстой гэдгийг сайн ойлгох ёстой ах гэж бодож байна. Дараагийн хэлэхээр болохоор одоо манай Perplexity AI нь болохоор бидний өөрсдөө ажил биш болохоор бидний өөрсдөө энэ хүн мэдээллүүдийг хаанаас авсан бэ? Тэр мэдээллийг сайн уншиж өөрсдөө process хийснийхаа дараа өөрийнхөө үгэндээ оруулж бичих ёстой гэдгийг ойлгуулмаар байна. За сурагч та бүхэн Perplexity AI болон бусад AI-уудыг хэрэглэхдээ өөртөө шударга байж зүгээр ашиглахыг битгий мартаарай. Буруу ашиглаж өөрийн мэдлэгээ булаалгахын оронд
болгонд ойлгоогүй хичээлээ асууж хүлний илүүлэн алхаж шинж содон зүйл сурж мэдгэд хэрэглээрэй гэж зөвлөе. Манай бичлэгийн дуслал нь үзэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.